Dragon Ball Z-ийн нэмээр дулаан эхлэхийн өмнөх процесс. Нэг дулаан эхлэх гэж 5 минут ярилцсан, хариу хүчээ цэнгэлэх гэж 20 минут арилна. Гэхдээ үнийг хэлэхэд тэр бүх орилж хашгирсан мөчүүдийн цаана аним төөхөнтөг хамгийн гайхалтай дулаанууд нуугдж байдаг. Дулаанууд зөвхөн гариг дэлхийг аврах тухай байгаагүй. Тэр зөрсөлтөө нөхөрлөл золиослол бахархлын тухай байсан юм. Дросогийн шинэ дугаар тавтамаар л өнөөдөр бид Dragon Ball Z анимын төөхөнтөг хамгийн шилдэг, хамгийн дурсамжтай мөн фэнүүдийг хизээж мартахгүй дулаануудыг ирэмблэн өргөх болно. Энэ чигсалтан Dragon Ball Z-г дэлхийд даяар алдаршуулж бүхэл бүтэн үеийн хүүхдүүдийг дэлгэцэн өмнө хадаж ицсэн домогт дулаанууд багтсан. Харин нэг зүйлийг анхаараарай. Бид энэ удаад кинонууд болон Dragon Ball Super зэрэг үргэлжлүүдийн дулаануудыг оруулаагүй болно. Тиймээс Broly, Beerus, Jiren зэрэг дөрүүдийг энэ чигсалтаас харахгүй гэсэн үг. Ингээд Dragon Ball Z-гийн хамгийн агуу дулаануудыг хамтдаа эргэн дурсан. Чигсалтын 10 дугаар харинд Супер Саян 3 Гокугийн эсрэг Majin Buu. Гаднаас нь харахад Majin Buu нийтдээ бүр өхөөртмэд харагдаж магадгүй. Гэвч бодит байдал дээр тэр Dragon Ball Z-гийн хамгийн аюултай дайснуудын нэг байлаа. Тэр бүхэл бүтэн хотуудыг устгаж хүмүүсийг чихэр болгон хуургаж бараг зогсоох аргагүй сүрлийн хүчийг харуулсан юм. Энэ үед Goku цаг хожихын тулд тулаанд оролцсон. Гэхдээ энэ удаа тэр өмнө хизээч харуулж байгаагүй хүчтэй дэлгэн. Тэр Супер Саяны хэлэх цагаарыг дахин давж Супер Саян 3 хэлбэрт шилждэг. Урт алтан үс, алга болсон хөмсөг, асар их хэмжээний энерги бүхий энэхүү хуваарлан Dragon Ball-ын түүхэнд хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг байсан юм. Үүний дараа хоёр талын хооронд ширүүн дулаан өрнөдөг. Хэсэг хугацаанд Goku давуу байдалтай байгаа юм харагдсан шууд хүнийг асуудал гарч ирнэ. Түүний дэлхий дээр байх хугацаа дуусаж эхэлж байлаа. Эцэст нь Goku энэ дулааныг өөрөө дуусгахын оронд дараагийн үеийнхэндээ итгэж хүлээлгэхээр шийддэг. Эдгээр ялалтаар төгсөөгүй энэ дулаан Супер Саян 3-ын анхны үзүүлбэрүүдийг харуулснараа Dragon Ball Z-гийн хамгийн мартагдчихгүй мөчүүдийн нэг болсон юм. Чигсалтын 9 дугаар харинд Gotenks эсрэг Super Buu. Majin Buu дахин төрсөн мөчөөс эхлэн энэ дулаан зайлшгүй болох нь тодорхой байсан. Дэлхийг аврах найдвар Goten болон Trunks хоёрын мөрөн дээр ирээд байлаа. Тэд Hyperbolic Time Chamber дотор шаргу бэлтгэл хийсний эцэст Fusion техник бүрэн эзэмшиж Gotenks олон нэгддэг. Ингэснээр Dragon Ball Z-гийн хамгийн өөртөө ихтэй хамгийн сахилахгүй дулаанчдын нэг мэндэлсэн юм. Дулаан нэглэмэгц Gotenks зөвхөн хүчээр бус бүтээл чаргуудаар Super Buu-г гайхшруулж эхэлдэг. Түүний хамгийн алдартай техник болох Super Ghost Kamikaze дайралтны инээдтэй харагдагч үүндээ асар хүчтэй довтлогоо байв. Гэвч гайхшрал үгээр дууссангүй тулаан үеэр Gotenks хүртэл Супер Саян 3-ын хэлбэрт шилжиж чаддаг нь ил болж бүх үзэгчдийг алмаар болсон юм. Урт алтан ус бүхий энэ хувирал тухайн үед Goku-гийн онцгой чадвар гэж тооцогдож байсан учраас бүрч гайхалтай санагдсан. Хэдийгээр тэд эцэст нь ялалт байгуулж чадаагүй ч энэ тулаан Dragon Ball Z-гийн хамгийн хөгжилтэй, хамгийн бүтээлч, мөн хамгийн дурсамжтай тулаануудын нэг хэвээрүүлсэн билээ. Ялахад түрүүгээ байж болох ч хичээл зүтгэлийн хувьд Gotenks үнэхээр өндөр үнэлгээ авах хэрэгтэй. Just a touch from the Super Ghost and you blow up like a grenade. Чигсалтын 8 дугаар харинд Piccolo-гийн эсрэг Android 17. Android-ууд гарч ирснээс хойш Z Fighters бараг бүгд тэдний асар их хүчний өмнө сөхөрж байсан. Гэвч нэг хүн бууж өгөөгүй. Тэр бол Piccolo. Камитэй нэгдсэний дараа Piccolo урд өмнөхөөсөө хавгүй хүчрэхэг болж эцэст нь Android 17-тай энд энцүүд болдох хэмжээнд ширүүн бөгөөд дутуу үнэлэгдсэн тулаануудын нэг эхэлдэг. Хоёр талын хүч бараг адилхан байсан учраас тулааны турш хин ялж байгааг хэлэхэд бэрх байв. Энергийн дайралт гардан дулаан, сүрсэн газар нутаг гээд энэ дулаан бүх талаараа гайхалтай байлаа. Гэхдээ энэ тулааны хамгийн сайхан зүйл нь зөвхөн тулаан өөрөө биш байсан. Харин Piccolo дахин нэг удаа дэлхийн хамгийн хүчтэй хамгаалагчдын нэг гэдгийг харуулсан явдал юм. Цайнуудын сүүдэрт удаа хугацаанд дарагдсан түүний хувьд энэ бол дахин тайзны төвд гарч ирсэн мөч байлаа. Мөн үнийг хэлэхэд Android 17-гийн хит өөртөө итгэсэн зүрх баг зэрэг алга болж байгааг харахч бас л таатай байсан. Харамсалтай энэ тулаан тодорхой ялагчтайгаар өндөрлж чадсангүй. Учир нь яг тэр үед сэл гарч ирж бүх анхаарлыг өөртөө татсан юм. Гэсэн сэлийн ер нь эхлэхээс өмнө бид Dragon Ball Z-гийн хамгийн шилдэг тулаануудын нэгийг үзэж амжсан билээ. Чигсалтын 7 дугаар харинд Vegito-гийн эсрэг Super Buu. Gotenks гарч ирснээс хойш фэнүүдийн толгойд нэг асуулт эргэлдэж байлаа. Хэрвээ Goku Vegito 2 нэгдчихвэл ямар хүчтэй болох вэ? Удалгүй бид хариултаа авсан. Тэгээд тэр хариулт бүх хүлээлтээс давсан юм.
Гохон болон бусад тулаанчдыг өөртөө шингээсний дараа Супер Буу урд өмнөхөөсөө ч илүү хүчрхэг болж бараг яллагдчихгүй мэт харагдаж байлаа. Энэ үед Гоку Вежита хоёр ганцхан сонголт үлдсэн Поторо эмгийг тусламжтайгаар нэгдэх байв. Ингэж Dragon Ball-ын түүхэнд хамгийн алдартай фьюжнуудын нэг болох Vegitog мэндэлсэн юм. Тулааны эхлэмэгц хүчний ялгаа шууд мэдрэгддэг. Супер Буу өмнө бараг бүх өрсөлдөгчдөө дарж байсан бол Vegito түүнийг тоглож байгаа мэт хэлбархан давангаалж эхэлжээ. Түүний хурд хүч, тулааны ур чадвар бүгд өөр төвшөнд байсан юм. Хамгийн гайхалтай нь Vegito зөвхөн хүчтэй байгаагүй. Тэр тулааны зурш бүг шоолж тоглоом хийж бүрэн хяналтандаа байлгаж чадсан. Гэвч энэ тулааны хамгийн мартагдшгүй мөч үгээр дуусахгүй. Нэгэн үед Супер Буу Vegitог чихэр болгож хуургаж чаддаг. Эхний нөхцөлд энэ тулаан дуусах ёстой байсан. Гэтэл Vegito чихэр босон ч тулаанаа үргэлжлүүлэн бүгд зодсоор л байсан. Үнийг хэлэхэд энэ мөчөөс хойш Vegito ямар хэмжээнд хүчтэй болох нь ойлгогдсон. Энэ бол зөвхөн гайхалтай фьюжн биш. Энэ бол Dragon Ball Z-ийн түүхэнд хамгийн давмгайлсан ялалтуудын нэг байсан билээ. Alright then, eat me. Жигсаалтын 6 дугаар харинд Гокугийн эсрэг Vegeta. Dragon Ball Z-ийн түүхэнд маш олон гайхалтай тулаан бий. Гэхдээ зөвхөн л тулааны тулаан шиг франчайз ирээдүг өөрчилсөн байдаг. Сайн сагагийн төгсгөлд Гоку болон Vegeta хоёр анх удаа нүүр тулан учирдаг. Нэг нь дэлхийг хамгаалахын төлөө толдож байсан баатар, нөгөөх нь бүх гаргийг эзлэх зорилготой саяхан ханху. Энэ бол зөвхөн хоёр тулаанчийн мөргөлдөөн биш байлаа. Харин Dragon Ball-ийн хамгийн алдартай өрсөлдөөний эхлэл байсан юм. Тулааны эхлэмэц хоёр тал хүч чадлаа харамгүй гаргаж эхэлдэг. Гоку Kaioken техникийг ашиглан хүчээ дахин нэмэгдүүлж биш Vegeta-гийн насрыг хүчтэй өрсөлдөнө. Харин Vegeta өөрийгөө сая элиттэй чин гэдгээ батлахын тулд юу ч хийхэд бэлэн байлаа. Тулааны хамгийн дурсамжтай бөчүүдийн нэг яхаарахгүй хоёр талын энергийн мөргөлдөөн байсан юм. Kaioken 4 дахин Kamehameha болон Kalikan 2 мөргөлдөх мөч Dragon Ball Z-ийн хамгийн алдартай үзэгдлүүдийн нэг болж үлдсэн. Гэвч тулаан нүгээр дууссангүй ялагдаж ихсэн Vegeta Gridep хэлбэрт шилжин тулааныг бүрч аимшигтай төвшөнд өргөдөг. Энэ мөчөөс эхлэн зөвхөн Goku биш Gohan, Krillin, Yajirobe хүртэл тулаанд оролцох шаардлагатай болсон юм. Эцэст нь Vegeta ялагдсан чинь тулаан түүний түүхийн төгсгөл биш вэ? Харин эхлэл нь байсан юм. Учир нь тэр өдрөөс хойш Goku болон Vegeta-гийн өрсөлдөөн Dragon Ball-ийн хамгийн чухал харилцаануудын нэг болж хувирсан юм. Тийм ч учраас энэ тулаан зөвхөн гайхалтай тулаан биш. Харин Dragon Ball Z-ийн түүхийг өөрчилсөн хамгийн чухал тулаануудын нэг үлээ. Тавдугаар харин Гокугийн эсрэг Cell. Cell-ийн тулааны тэмцээн эхлэхэд хөмбөр Goku л дэлхийг авран гэж бодож байлаа. Эцсийн эцтэр Frieza-г ялж олон удаа боломжгүй мэт санагдсан ялтуудыг байгуулсан шүү дээ. Гэвч энэ удаагийн тулаан арай өөр байсан. Perfect Cell бол тухайн үеийн хамгийн төгсдөөсөн байлаа. Тэр саяануудын хүч Namekiудын сэргэлт Frieza-гийн тэсгэр хадуужил зэрэг олон хүчийг нэг дор агуулсан байв. Тулаан эхлэмэгц хоёр тал өөрсдийн гайхалтай ур чадвараа харуулж эхэлдэг. Хүч чадлын үед энэ тэнцүү харагдсан ч тулааны жинхэнэ гоо сайхан тэдний техник стратегт байсан юм. Cell Kamehameha ашиглаж чадна Goku ч бас. Тулааны дурш хоёр тал бараг тойл мэт нэгнийхээ хөдөлгөөнд тариу үйлдэл үзүүлж байлаа. Энэ Dragon Ball Z-ийн техникийн хамгийн өндөр түвшний тулаануудын нэг болсон шалтгаан юм. Гэхдээ энэ тулааныг үнэхээр мартагдчихгүй болгосон зүйл нь төгсгөл байсан. Удаан хугацааны ширүүн тулааны дараа Goku хөмөрийн төсөөлөгөө шийдвэрийг гаргав. Тэр бууж өгсөн. Үзэгчид төдийгүй Z-Fighters хүртлийн шийдвэр зочирсон. Гэвч Goku ялагдлаа хүлэн зөвшөөрсөн хэрэг биш вэ. Тэр дараагийн хамгаалагчийг сонгосон байсан. Тэр хүн бол Gohan. Энэ мөчөөс эхлэн тулаан зөвхөн Goku болон Cell-ийн хооронд мөргөлдөөн байхаа болж Dragon Ball Z-ийн хамгийн агуу мөчүүдийн нэг рүү хөтлсөн юм. Гайхалтай хөдөлгөөнөд төгс хэмнэл санаанд оромгүй төгсгөлөөр Gokuгийн эсрэг Cell бол яхахгүй Dragon Ball Z-ийн хамгийн шилдэг тулаануудын нэг билээ. Дөрөвдүгээр харинд Gokuгийн эсрэг Majin Vegeta. Зарим тулаанууд дэлхийг аврахын төлөө өрнөдөг, зарим нь хувь заяаг шийддэг. Харин энэ тулаан хоёр дэшний бардан зан олон жилийн өрсөлдөөний үр дүн байсан юм. Бүх сагагийн үеэр Vegeta өөрийн доторх харанхуй далийг хүлээн зөвшөөрч Babidi-гийн эд шидэнд өөрийгөө даатгадаг. Ингэснээр тэр Majin Vegeta болон хуурч олон жилийн турш хүсэж байсан ганц зүйлээ авах боломжтой болсон юм. Тэр Goku-тай дахин тулдахыг хүссэн. Энэ удаа ямар ч саадгүйгээр ямар ч тайсангүйгээр зөвхөн тэр хоёрын хооронд. Тулаан эхлэмэгц Dragon Ball Z-ийн хамгийн сэтгэл хөдлөх мөргөлдөөнүүдийн нэг өрнөдөг. Хоёр тал хоёулаа Super Saiyan 2 хэлбэрт шилжиж баг энд тэнцвүүчээр тулалдана. Энергийн дайралтууд, ширүүн гардан тулаан тасралтгүй мөргөлдөөнүүдийн тулааны гайхалтай болгосон ч түүний жинхэнэ үнцийн нүүр зүйл байсан юм. Энэ бол зөвхөн хүчний тулаан биш. Харин Vegeta-гийн дотоод тэмцэл байсан юм.
Тэр Гоку гүйцэж төрүүлэхийг хүсдэг, түүнийг ялахыг хүсдэг. Гэвч хамгийн гүнзгийдээ тэр Гоку яагаад өөрөөс нь үргэлжнийг ялхан төрүүлдэг болохыг ойлгохыг хүсдэг вэ? Тулааны турш Вежитагийн уур хилэн атаархал, бахархал бүгд ил гарч ирдэг. Харин Гокугийн бүхний цаана найзыгаа харж байсан юм. Эцэст нь Тулаан ялагчтай мэд дуустдаггүй. Үүний оронд Вежита Гокуг хуурч унгаан өөрийн гэсэн шийдвэрийг гаргадаг. Тэр гэр бүл дэлхий болон өөрийн хайртай бүхний хамгаалахын төлөө амиа золиослохоор явдаг. Тийм ч учраас Гокугийн эсрэг Meiji Vegeta бол зөвхөн гайхалтай дулаан биш. Энэ бол Dragon Ball Z-ийн хамгийн сэтгэл хөдлөм, хамгийн хувийн шинжтэй дулаануудын нэг үлээ. Жигсаалтын 3 дугаар харинд Goku болон Vegeta-гийн эсрэг Kid Buu. Majin Buu-гийн бүх хөлбөрүүдээс хамгийн аюултай нь хамгийн том нь ч хамгийн хүчтэй нь жишээлээ. Харин хамгийн цэвэр, хамгийн зэрлэг хэлбэр болох Kid Buu байсан юм. Түүнд төлөвлөгөө байгаагүй, түүнд зориг байгаагүй. Тэр зөвхөн сүрлийг л хүсдэг бай. Дэлхий устсны дараа Goku Vegeta хоёр эцсийн удаа мөр зэрэгцэн тултгаас үр сонголтгүй болсон. Энэ тулаан өмнөх олон тулаанаас ялгаатай. Энд шинэ хуулиар байхгүй, фүшинч байхгүй. Зөвхөн Dragon Ball-ийн хамгийн алдартай 2 сая бүх хүчээ шахуун тулдж байгаа нь л бий. Тулаанд турш Goku Super Saiyan 3 хэлбэрээр Kid Buu-г тогтоон барихыг оролдог бол Vegeta түүний сул талыг нөхөж өгнө. Мөн энэ тулаа Vegeta-гийн дүрийн хөгжил ямар хол ирснийг харуулсан мөч байсан юм. Нэгэн цагт зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг байсан Saiyan ханху энэ удаад бусдын төлөө тулдаж байлаа. Эцэст нь Goku бүх дэлхийн хүмүүсийн энергийг зөвлөлн авраг Spirit Bomb өсгөж Kid Buu-г бүр мөсөн устгадаг. Энэ бол зөвхөн гайхалтай тулаан биш. Харин Dragon Ball Z-ийн хамгийн агуу төгсгөлүүдийн нэг байсан юм. I'll be waiting for you, Majin Buu. Хоёрдугаар харинд Gohan-ы эсрэг Cell. Dragon Ball Z-ийн түүхэнд олон бааtruуд дэлхийг аварч байсан. Гэхдээ цөөхөн мөч Gohan-ы энэ тулаан шиг үзэгчдийн сэтгэлд үлдсэн байдаг. Cell-ийн тулааны тэмцээн эхлэхэд хүн бүр Goku-г л эцсийн ялалтыг авчран гэж бодож байлаа. Харин Goku өөр төлөвлөгөөтэй байсан юм. Тэр хүн төрлөختний найдвар өөрөөр биш, харин өөрийнхөө Gohan гэдгийг ойлгосон байв. Эхэндээ Gohan тулдгаас татгаасдаг. Тэр эцэг шигээ тулаанд дуртай нэгэн биш байсан. Гэвч Cell-ийн харгислал Android 16-гийн үгс, найзуудынх нь зовлон шаналл, эцэст нь түүний нуугдж байсан хүчийг сэрээдэг. Ингээд Dragon Ball-ын түүхэнд хамгийн алдартай мөчүүдийн нэг тохиолддог. Gohan анх удаа Super Saiyan 2 хэлбэрт шилждэг. Цахилгаан очоор хүрээлэгдсэн шаргал ус 50 атлаа аимшигтэй хүчтэй төрхөн тэр дороо домог болсон билээ. Энэ мөчөөс эхлэн тулааны урсгал бүрэн өөрчлөгдөнө. Өмнө нь бүгдийг хяналтандаа байлгаж байсан Cell анх удаа жинхэнэ айдсыг мэдэрч эхэлнэ. Гэсэн ч тулаан амархан дууссангүй. Cell өөрийгөө устгах ордлого хийж Goku хүүгээ аврахын тулд амиа золиосолдог. Тулааны төгсгөлд шархацсан Gohan ганцаараа үлдэнэ. Гэвч тэр бууж өгсөнгүй. Эцгийнхээ дуу хоолойноос хүч авч нэг гараараа аврах Kamehameha-г зинэглэн Cell-ийн эсрэг эцсийн дарилтаа хийдэг. Ав хоёрын хамтарсан мэт санагдах тэр мөч Dragon Ball Z-гийн хамгийн сэтгэл хөдлөхөм үзэгдлүүдийн нэг болсон юм. Super Saiyan 2-ын төрсөн мөч Goku-гийн золиослол, Gohan-ы ялалт. Энэ тулаанд Dragon Ball Z-г агуу болгосон бүх зүйл багтсан байдаг. Тийм ч учраас Gohan-ы эсрэг Cell нь олон фэнүүдийн хувьд бүх цаг үеийн хамгийн шилдэг Dragon Ball Z-гийн тулаануудын нэг хэврүүлсэн билээ. Нэгдүгээр харинд Goku-гийн эсрэг Frieza. 元気玉をもってしてもフリーザを倒すことはできなかった。 Dragon Ball Z-гийн түүхэнд гайхалтай тулаанууд олон бий. Гэхдээ зөвхөн нэг тулаан бүхнийг өөрчилсөн. Тэр бол Goku болон Frieza хоёрын тулаан. Намайг гариг дээр өрнөсөн энэхүү мөргөлдөөн зөвхөн нэг дайсныг ялах тухай байгаагүй. Энэ бол сайн ба муугийн туйлын эсрэгцэл байл. Яг л усны эсрэг гал гэдэг шиг. Ямар ч тач Frieza бол тухайн цаг үеийн хамгийн аимшигтай дайсан байсан. Тэр гаригуудыг устгаж, ард түмнүүдийг боолчлон захирч, өөрийгөө орчлонгийн хамгийн хүчрхэг оршихуу гэж үздэг байв. Тэрээр Vegeta хөнөөж сайн үндэстнийг устгасан хүмүүс байлаа. Харин Goku түүний эсрэг зогсон цорын ганц хүн болсон юм. Тулааны турш Goku бүх хүчийг ашигладаг. Kaioken, Kamehameha тэр ч бүхэл Spirit Bomb хүртэл. Гэвч эдгээрийн аль нь ч Frieza-гийн бүрийн ялахад хангалтгүй байлаа. Тэгээд Dragon Ball-ын түүхэнд хамгийн алдартай мөч тохиолддог. Тэр бол Krillin-ийн үхэл байлаа. Найзаа нүдэн дээр алдсан Goku уур хилийн шаналлаа автна. Тэр мөчөд олон жилийн турш зөвхөн домог мэд яригдж байсан зүйл бодит болдог. Goku анх удаа Super Saiyan болон хуурсан юм.
шаргал ус, ногоон үд, асар их хүч. Энэ дүр төрх зөвхөн Dragon Ball-ыг биш бүхэл бүтэн анime ертөнцийн хамгийн алдартай дүрслүүдийн нэг болсон билээ. Үүний дараа тулаан шинэ түвшинд хүрдэг. Орчлонгийн хамгийн хүчрхэг хоёр тулаанч өхөж буй намих гариг дээр эцсийн удаа мөргөлдөнө. Энерги асар том дэлбэрэлтүүд, гардан тулаанууд, мартагдшгүй мөчүүд энэ тулаан Dragon Ball Z-ийг домог болгосон бүхэл зүйл бий. Гайхалтай тулаан, домогт дайсан түүхэн хувирал, мөн фенүүдийг хизээш мартахгүй мөчүүд. Тийм ч учраас Goku-гийн эсрэг Frieza бол зөвхөн Dragon Ball Z-ийн хамгийн шилдэг тулаан биш, харин бүх цаг үеийн хамгийн алдартай анime тулаануудын нэг хэвээр үлдсэн билээ. Ингээд Dragon Ball Z-ийн хамгийн агуу тулаануудын жигсаалт энд хүрээд өндөрлөж байна. Эдгээр тулаанууд зөвхөн хүч чадлын өрсөлдөөн байгаагүй. Тэд нөхөрлөл, өрсөлдөөн, золиослол, хүсэл мөрөөдлийн тухай түүхүүд байсан юм. Тийм ч учраас олон жилийн дараач Dragon Ball Z дэлхийд даяар фенүүдийн зүрх сэтгэлд амьдарсаар байна. Харин таны бодлоор Dragon Ball Z-ийн хамгийн шилдэг тулаан аль нь вэ? Бидний жигсаалтанд багтаав гэж орох ёстой байсан тулаан байв. Сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк дарж, дотроо сувгаад агахаа бүүмартаарай. Үзсэнд баярлалаа. Pop соёлыг өөрөөр харцгаая.